Мөнгө өгөхгүй бол уцаж өгөхгүй шүү. Ээж чинь дэлгүүртээ өдөрөөр мөнгөтэй чиг баян биз дээ. Эсвэл уцыг чинь шидлээ. Манай аавыг хэргэлжсэн утас байгаамаа. Би байгаа мөнгө хөнгөө дандаа л өгдөг штий. Надад одоо ямар ч мөнгө алах. Уцыг минь өгчөөл дөө. Аавыг чи уцаахаар яатаа? Аав нь байдаггүй маа. Тэр дэлгүүр нь ээжийнхэн ч биш. Ээж нь зүгээр худалдаг ч хийдий. Өө хөөрхий. Ядуу юм байна штэ. Мөнгө байхгүй бол өөр яриад байх юм алах. Угаасаа тийм ч үнэтэй уц биш л байна. Гүйж байна. Охин шиг уйлах гээд байгаа юм уу чи аа? Эхтэй хүнч бас уйлж болно. Энэ нь сул дорой гэсэн үг биш. Харин өөрөөсөө хүчээр дутуу нэгнийг дээрлэх нь зөв гэж юу? Чамаас хүчтэй өөр нэг нь чамайг ингээд дээрлэхвэл чамд ямар санагдах вэ? Уучлаарай. Дэлгэцэн хагарсан байна. Би засуулаад өгье. Та ирж ус уучлахгүй. Аавс нь үлдсэн зүйлийг нь идэлчихлээ шүү дээ. Уучлаарай. Нэгнийгээ шоглох, занал хийлэх, цохих, тохуурхах, мөнгө нэхэх, эд зүйлийг нь булаах, хулгайлах, нуух болон нэгнийхээ талаар цуу яриа тарааж, тухайн сурагчийг нийгмээс тусгаарлах зэргийг үе тэнгийнхний дээрлэхэлт гэдэг. Та найз нөхдөө гомдоогоогүй биз? Хэрэг гомдоосон бол заавал уучлалт гуйгаарай.